Сайн байцгаана үзэгчдээ. Өнөөдөр манай нэвтрүүлгийн баг Италийн нийслэл Ром хот болон Пиза хотоор аялсан нэвтрүүлгээ үзэгч та бүхэндээ хүргэх болно. Өнгөрсөн дугаараар бид Европын тойрны аялал компани шугамар Парис, Женев, Милан, Венецээр аялаад аяллахаа 10 дахь өдөр Италийн нийслэл Ром хот дээр ирж байна. Ром хотыг манай үзэгчид бол маш сайн мэднэ. Дэлхийн эртний хотуудын нэг гэж хэлдэг. 3000 гаруй жилийн түүхийг агуулсан. Итали төдийгүй нэгэн цагт дэлхийн нийслэл гэж хэлэгдэж, Ромын эзэнт гүрний төв болон хөгжиж, энэ их эзэнт гүрний сүр хүчний бэлэгдэл болж хөгжиж ирсний хувьд уран барилга, үзэх үзүүр, түүх соёлын үнэт өвийн хувьд дэлхийн соёлын түүхэн дурсгалт зүйлсээр нэм баялаг. Зөвхөн Ром хотын түүх уран барилгыг өгүүлэх гэх юм бол нэг хүний бүхэл бүтэн амьдрал хүрэлцэхгүй гэж хэлдэг. Бидний хувьд Ватиканы төдийгүй Италийн хамгийн том уран гайхамшигт тансаг сүм гэж нэрлэгдэх Сан Петрийн сүмээр аялах. Юуны өмнө үзэгчтэй Италийн Ромд орших Ватикан хэмээх дэлхийн хамгийн жижиг улсын тухай бас танилцуулъя. Ватикан бол манай үзэгчид бол сайн мэднэ. Дэлхий дээр маш бага 40 гаруй газар нутагтай. Багцаагаар 1000 орчим оршин суугчтай. Энэ Ватикан улсын хувьд Италийн Ром хотын төдийгүй дэлхийн нийтийн загалмайтны шашинд итгэгчид хүмүүсийн хувьд Сан Петрийн сүм нь гол зүрх нь болж оршдог ийм онцлогтой. Ватикан улсын нийт хүн амын ихэнх нь сүмийн санваартнууд, шашны зүтгэлтнүүд гэлманаар эзэлдэг гэж хэлж болно. Ватикан хэдийгээр жижигхэн улс ч гэсэн энэ улсад шүүх, хууль, цааз, дотоод нарийн дэг журам, цэрэг айрам хүртэл байдаг. Цэрэг айрмын хувьд гэхээр хуучныхаа уламжлалаараа одоо ч хүртэл Ватикан улсын аюулгүй байдал, харуул хамгаалтыг Швейцарын цэргүүд энд ажилдаг. Ийм онцлогтой газар. Хуучныхаа үйл уламжлалаараа гэвэл Ватикан гэдэг үг нь ромчуудын хувьд имийг зөгнөж хэлэх буюу урьдчилан таах гэсэн үгнээс гаралтай. Сан Петрийн буюу Ариун Петрийн сүмийн үүсч бий болсон түүхэн дараал гэх юм бол манай эртний 756 онд Францын Пипин хаан Ромыг халдан давталж одоогийн Сан Петрийн сүм орчмын хэсэг газрыг Ромын хамбад бэлэг болгон өгч. Улмаар энэ газар нь Ромын тэргүүн хамбын эзэмшил Ватикан улс үүсэх үндсэн нөхцөлд бүрдсэн гэж үздэг. Хамгийн уран тонсог хийцтэй сайхан барилга төдийгүй загалмайтны шашны хүмүүсийн хувьд анх Христосын сургаалыг түгээн дэлгэрүүлж байсан 12 үнэнч дагалдагчдын нэг Петр энэ сүмийг анх бариулах санааг гаргасан гэж үздэг. 1506 онд Хамплам 2 дугаар Юли уг сүмийн шавыг тавьснаар бараг 100 гаруй жилийн туршид баригдсан байдаг. Ватикан эртээр үеэс асар их өв уламжлал, түүхэн дурсгал зүйлүүдийг хурааж энд цогцлоож бий болгож ирсний хувьд Европын шилдэг маструуд, архитекторууд, олон уран бүтээлчид ажилласан байдаг. Зохиол бол
одоо сэргэн мандалтын үеийн нэрт одоо уран зураач, одоо уран баримлч Микеланжело, Ватиканы ордны одоо дотоод чимэглэл олон гайхамшигтай урлагийн бүтээлүүдийг хийсэн байдаг. Сан Петрийн сүм дотор байж байгаа одоо урлагийн бүтээлүүд, за уран баримл, одоо уран зураг, одоо хан таасны чимэглэлүүд ихэнх нь одоо загалмайтны шашны одоо шинэ гэрээ, хуучин гэрээний болон одоо эртний грекийн одоо үлгэр домгоос сэдвүүлсэн ханийн зургаар бол маш их баялаг байдаг. За энэ дотроос хамгийн гайхалтай бүтээл нь гэвэл Микеланжелогийн одоо бүтээсэн одоо Пейта гэдэг хосгүй баримлыг хэлдэг. За Микеланжелогийн хувьд одоо энэ баримлыг одоо хийж дуусаад энэ баримлыг аваад багтаад одоо ширтэж яхад энэ баримл нь одоо амь орж байгаа юм шиг санагдаж түүнтэй одоо хүн шиг хүүрнэлдэж одоо ярьсан гэсэн тийм домог байдаг. Гэтэл баримл таг дууга байсанд одоо Микеланжело одоо уурлаж чи яагаад уурахгүй байна гэж одоо баруун өвдгөрөө нь гараараа цогчихсон гэсэн одоо ийм домог одоо ярьдаг. За энэ домгоос одоо сэдвүүлээд энэ баримлыг ингээд харахад одоо баруун өвдгөрөө нь одоо баг зэрэг ингээд цохоод хонхоолгдсон юм шиг тийм бяцхан одоо ором хонхорхоо одоо байдаг гэсэн тийм домгийг үл ярьдаг. Энэ одоо сүмийн дотоод уран барилгын одоо доторх чимэглэл, уран баримл, одоо таасны зураг, одоо уран зургууд нь урлагийн маструудын гараар хийгдэж одоо дэлхийд хосгүй одоо урлагийн бүтээлүүдийг одоо нэг дор цуглуулах, асар том сан хөмргийг одоо цуглуулах тэр гайхамшигт одоо цогцлбор гэж одоо хэлж болдог. Энэ сүмийн бас нэг гол гайхамшигтай зүйл нь гэхээр одоо Есүс Христийн дагалдагч одоо олон залгамжлагч одоо гегентнүүдийн бурж бунхан одоо байрладаг гэдэг утгаараа олон сая Христос шүтлэгтнүүд энэ Ватиканд одоо ирдэг одоо ийм учиртай газар. За Ромын Ватиканы хамт асар их одоо нэр хүндтэй, эрх мэдэлтэй байсны хувьд одоо олон улсын одоо эхэс дээдсээс одоо хаадуудаас одоо мөргөлчдөөс одоо ирсэн одоо өргөл барьц гэдэг одоо асар их үнэтэй цэнтэй зүйлүүд одоо тухайн үеийн одоо сор болсон олон урлагийн бүтээлүүд Ватиканы ордонд хадгалагдаж одоо үнэтэй зүйлсийн одоо асар их өв хөрөнгийг одоо цуглуулж исэн, цогцлборлсон байдаг. За хожим одоо 1797 онд одоо Ватиканы хамт одоо ордонд байсан үнэтэй цэнтэй зүйлийн бас нэлийн хэсгийг Наполеоны айрамд одоо шилжүүлж өгсөн түүхтэй байдаг. Тэр үед Наполеон өөрийнхөө асар их эрх мэдлийг одоо дэлхийд дахинд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд Ромын Пап ламыг эзэн хааны титэм одоо гардуулах ёслол дээр одоо хүчээр аваадсан боловч одоо Ромын Пап лам одоо ихээхэн тийм тааламжгүй байдлаар одоо суусаар уг ёслолыг одоо өнгөрөөсөн байдаг. А тэгсэн ч гэсэн одоо Наполеон одоо уг явдлыг тас нууж Ромын Папыг одоо хүлээн зөвшөөрж байгаа мэтээр уран зурагт одоо буулгаж дүрслсэн байдаг. За энэ уран бүтээл нь одоо Луврын музейд хадгалагдаж байдаг. За энэ утгаараа за тухайн үеийн нийгмийн сэтгэл зүйд одоо уран зургаараа одоо дамжуулж нийгэмд маш хүчтэй нөлөө үзүүлж ирсэн одоо байдаг. Ватиканы Сан Петрийн сүмийн одоо асар их одоо баялагийг одоо санаанд багтамгүй их баялаг гэж одоо хэлдэг. Энэ цуглуулга нь одоо юугаараа хамгийн их одоо үн цэнтэй вэ гэхээр сэргэн мандалтын үеийн одоо Италийн болон Европын одоо олон шилдэг майструудын одоо уран бүтээл одоо хийцүүд нь яг их одоо хуваараа байж идэг учраас дэлхийн олон орноос одоо аялагчид, зөөлчид, за урлаг судлаач нар одоо түүхчид одоо энд ирдэг ийм учиртай. За бид сүмийн хамгийн дээдлийн одоо бөмбөр орой буюу одоо дээврийн хэсгээр одоо гараад ирж байна. За эндээс одоо Ром хотын одоо үзэсгэлэнтэй байдал ер нь 408 зохист одоо маш сайхан одоо харагддаг. Ром хот бол үнэхээр одоо гайхамшигтай хараа болон тийм сайхан хот.
Италийн одоо бусад одоо хотуудаас за юугаараа онцлог гэх юм бол дэлхийн одоо хамгийн олон сая жуулчид энэ Ромд одоо хүрэлцэн ирдэг. Тэр утгаараа маш их нүргэнтэй тийм завгүй хот гэж одоо хэлж болно. Ялангуяа италичуудын хувьд одоо жуулчдаасаа одоо маш их залхсан гэж ярьдаг. Юу гэдэг хөөрхөн бэлэг дүрслэлийн зүйл авлаа. Энэ визагийн цамхаг авлаа. Энэ одоо Колисе байна. Одоо энэ болохоор манай үсчил мэдэндээ Ромол Рэм гэдэг одоо хоёр одоо хүүхдийн одоо түүхийг бол ярьдаг. Хаягдсан ялх хүүхдийг одоо өлгчин чон тэжээж өсгөж. За улмаар одоо том болсон хойно энэ хотыг одоо үүсгэн байгуулсан тийм амттай. За бид хэд ингээ сая Ватиканы одоо сүмийг үзээд за баруун урагшаага алхаад Пьяцца де Навана боломжинд одоо орж ирчээд байж байна. Ромд ирсэн хүн бүхэн энэ гудамжин дээр сайхан зураг авахулдаг. Одоо эртээр үеийн одоо 16 дугаар зууны үеийн одоо түүхэнд оршилт олон сайхан зүйлүүд бол байж байна. За энэ сайхан барилгыг бол манай үзэгчд мэдэх баха. Одоо Бернинигийн бүтээл. За энэ цогцлбарын одоо хажууган талд уран бүтээлч нар одоо зурагч нар энэ сайхан цуглаж өөрсдийнхөө уран бүтээлийг энэ үзэсгэлэнгээ гаргасан байж байна. Залуучууд одоо ингээд савнгийн хөөсөөр олон янзын хэлбэртэй хөөсөн бөмбөлөг гаргаж бас хүмүүсийг ингээд сайхан хөгжөөж байна. Бангладеш юм уу тийм энтиг гаралтай хүмүүс ингээд бас баг зэргийн элбий номер ингээд үзүүлээд ингээд ерөнхийдөө энэ гудамж бол ерөөсө тэр чигээрээ ингээд амьдрал нь буцалж байгаа тийм их сайхан гудамж байна. Италийн хаанч явж байсан нэг тийм сэтгэлд нэг дотн зүйл юу вэ гэхээр айлч гудамжинд ингээд явж байсан ямар ч одоо байшин барилгыг харсан ерөөсөө тэр чигээрээ урлагийн бүтээл байж байгаа. Айл 16 7 дугаар зууны үеэс ингээд уламжлалаад ирсэн
байж ах жишээний энэ байшингуудын уран барилгуудын цонхон дээр олон сайхан цэцэг тарих юм аа. Хотын өнгө төрхөнд их сайхан нөлөөлж байна. Олон сайхан кафе, ресторанууд ажиллаад их аятайхан сайхан газар ингээд бид нар аялж байна. За Наваногийн өргөн чөлөө буюу энэ гудамж Ромын хамгийн алдартай сайхан гудамжуудын нэг гэж хэлдэг. За 1500-аад оноос хойш буюу 600 орчим жилийн туршид энэ гайхалтай сайхан өнгө төрхөөр хүмүүсийн сэтгэлийг бол баясгасаар ирсэн энэ сайхан өргөн чөлөөнд Италичууд ялангуяа гаднаас ирсэн жуулчид маш сайхан амарч алжаалаа бол тайлдаг. За энэ гудамжинд ингээд ирэхэд нэг ясандаа Италичуудын ер нь баруун Европчуудын амьдралын хэм маягийн нэгэн хэсгийг хардаг. Ер нь ингээд ажиж явж байхад Италичуудын хувьд аялал жуулчлал маш олон зуун жил хөгжиж ирсэн байдаг. Энэ гудамжны амьдралын хэв маягийг харахад хизээнээс ингэж амьдраад ирж ирсэн. Зүгээр хайлт ингээд харахад ажил хийж байгаа хүмүүсийн нэг тийм харагдахгүй зугаалсан, амарсан, налайсан улсууд мэт харагдаж байгаа боловч Италичуудын хувьд бол маш их хөдөлмөрч дэлхийд маш олон зүйлээр бол гайхалтай зүйлүүдийг бол хийж чадсан ийм ард түмэн гэдэг бас хэлэх хэрэгтэй. За бид бүхний үзэж байгаа энэ Наваногийн өргөн чөлөөний усан оргилоор бол хамгийн алдартай байдаг. 1656 онд Италийн алдарт уран барилгач Бернинигийн бусад уран бүтээлчд мастеруудтай хамтарч бүтээсэн энэ усан оргилоор байна. За энэ усан оргилоор болохоор эртний Грек Ромын домгоос сэтвэлсэн. За Нептуны баримл болон далайн гахаа Делфины уран баримлаар чимэглэгдсэн. За энд дэрс хүмүүсийн харааг өөрөө ирэхгүй болоод ийм сайхан урлагийн бүтээлүүд хотыг чимжээх юм аа. За энэ усан оргилуурын голд эртний Египтийн гэрэлт хөшөөг бол өрслээд дөрвөн голын усан оргилуур гэж нэрлэдэг. Ийм алдартай усан оргилуурууд байдаг. Ром хотыг ер нь усан оргилуурын хот гэж хэлдэг. За мэдээж эрт дээр үеэс маш хүчтэй хөгжиж ирсний хувьд хот өргөн тэлж хүмүүс нэмэгдэхийн хэрээр ромчуудын хувьд усны асуудал гэдэг бол маш чухал байсан учраас усны системийг боловсронгуй хийж эдгээр усан оргилууруудыг бүтээсэн төвхтэй. За Ром хотыг бол усан оргилуурын хот гэж бас нэрлэдэг. Маш олон цалгуу шинтэй. Евротур компани та бүхнийг дэлхийн соёл иргэншлийн төв Европын орнуудын гайхамшигт тойрон аялалд урьж байна. Парисын алдарт Эйфелийн цамхаг, Луврын музей, Венецийн гондоло завь, Ромын Колизей, Пизагийн цамхаг, Монте-Карлогийн далайн эрэг, Ив цайз гээд олон гайхамшигт аялал таныг хүлээж байна. Манай хаяг Бизнес Плаза 402 тоод. Таны мөрөөдлийн аяллаа мартагдашгүй дурсамж. Евротур компани. Hi. Colisée. Colisée. Okay. Okay. Là là chín. Ülçin. Ulaanbaatar. Daar ja.
Роумд ирсэн хотын төвөөр ингээд явхаар байсан маш олон түүхэн дурслын зүйлүүд байж байна. За алхаад яваад байх юм бол ерөнхийдөө газар ер нь нэлээд хороход их хүнд байна. За бид хэд бас нэлээд алхлаа Ромоор явж байна. За тэгээ такси бас нэлээд үнэтэй байх шүү. Европт ер нь хаа авч такси өндөр үнэтэй. Таксидаа сайхан тохирж байгаа нэг 10 еврогоор одоо нэг Колизер ингээд явхаар болж байна. Бүсээ зүгээрээ л гэж байна. Mongolia. Ulaanbaatar. Манай Монголыг их сайн мэдэж байна. The capital, Ulaanbaatar, the Genghis Khan. Genghis Khan. Okay. Italian. Italian. Yes. Italian. Roma. Genghis Khan, very famous. Very famous. Powerful man. Yeah, yes. Okay. Genghis Khan. Long time ago. Occhio che siamo in diretta con la televisione della Mongolia. Sì. Occhio, Sbagliato. Pure sbagliato. Та бидний одоо зорж очиж байгаа одоо Колизер харагдаж байна да. Che lo sapeva? Dico che Leonardo da Vinci School. Usato sta bro, piaga pure. Prima via degli anni Italian number 1. physical, mathematics, inventor, picture, pittore, come si dice? Picture, sculpture, Mona Lisa. Yes. Unfortunately, no more people like Leonardo. Non ci stanno più le persone come Leonardo. Thank you. Okay, we arrive under. Тажгүй залуутай ингээд хамт таксид суугаад ирлээ. Тэгээд би маш их мэдлэгтэй хүн байна. Наашаага ирэх замд одоо бүх байшин барилгуудыг ингээд ерөөсө түүхэн ярьж байна. За бид нар наашаага нэг 2-3 км явчихуу та. Тэгэхээр ерөөсөө хаач явж ирсэн ерөөсө байшин барилгын түүхэн хичээл одоо Цэсарын үеийнх байж байна. За одоо Италид одоо оршин тогтножсэн одоо эзэн хаадуудын нь одоо бүх түүхийг өгүүлсэн. Олон сайхан уран барилгын түүхийг маш сайхан ярьж өгч байна. Одоо монголчуудыг бас их сайн одоо мэдчихээн. Монголчууд ч бас сайхан эзэн түүхэн байгуулж исэн. Бид нар ч гэсэн их том эзэн түүхэн байгуулж исэн гэдэг. За найз руугаа ярьж байна. Одоо Монголоос телевизээс хүмүүс ирсэн би ингээ үүсээд их сайхан байна. Сая онгоцны буудлын руу нэг 40 хэдэн еврогоор явхад ажил орж ирсэн тэрийгэ болиулаад ингээ явчлаа. Thank you. Grazie. Ciao. За одоо бид одоо Ромын эзэнт гүрний одоо сөр хүчний бахархал болсон одоо Колизе буюу Колосеум дээр одоо ирчээд байна. За мэдээж Ромд ирсэн хүн бүхэн гадаадын одоо жуулчид бүхэн заавал энэ барилга дээр ирж одоо дурсгалын гэрэлт зураг авал татуулдаг. За бид ч гэсэн бас тэр одоо олон жуулчдын одоо заншлаар энэ сайхан одоо Колизег одоо үзэж сонирхож байна. За Колизег бол өөрөг тайлбарлалтгүй манай үзэгчид бол сайн мэднэ. Одоо эртний Ромын эзэнт гүрний үед одоо месчин боолууд дараатай амьтдын одоо тулааныг одоо энд зохион байгуулж одоо хийж исэн түүхтэй. За Колизег бол ерөөсөө дэлхийд одоо дуурсагдах одоо Ромын эзэнт гүрнийг байгуулж исэн гэдэг утгаараа одоо Итали хүн бүхэн одоо Колизегээр бахархдаг гэж одоо хэлдэг. Зөвхөн Колизег ч гэлтгүй одоо Ромд ингээд үзээд сонирхоод явах юм бол хүний бүхэл бүтэн амьдралын туршид одоо Ромын уран барилгыг судлахад зарцуулна гэх юм бол одоо тэр хүний нас хүрэхгүй гэдэгтэй адил одоо маш их түүхэн дурсал зүйлэр бол ариун баялаг одоо ийм газар. Ром хотын бас онцлогийг хэлэхэд одоо тухайд бол ямар нэгэн газар барилга байгууламж хийх гээд одоо газар ухаад одоо хундаан барих гээд байж итл бидний одоо хотын үлдэгдэл тойр гараад ирдэг. Чинээр барих байгаа одоо барилга байгууламжийн хувьд хамаагүй үнэтэй одоо түүхэн олдор учраас амар биш байдаг. За Ром хотыг нэг үгээр хэлэх юм бол одоо тэр чигээрээ одоо түүхэн дурсгалт одоо олдврын хот гэж одоо бас хэлдэг. Ерөөсөө л одоо манай эртний өмнөх одоо Ромын эзэнт гүрний үеэс одоо өдгөө 3000 гаруй жил
За түүнээс өмнөх олон мянган жилийн түүхийг агуулдаг учраас одоо тэр чигээрээ л одоо урлагийн гайхамшигт бүтээл гэж одоо хэлдэг. Ерөөсөө нэг үгээр илэрхийлэх юм бол хотын тэр чигээр музей гэж одоо хэлж болдог. Ром хотын одоо олон алдартай гудамжнуудаар ингээд зугаалаад аялаад явж байхад одоо өөрийнхөө авиасыг одоо жуулчдад үзүүлж одоо бизнес хийж байгаа одоо хүмүүстэй маш ихээр тааралддаг. Ингээ авиастай гудамжны үзүүлэлт үзүүлж байгаа улсуудыг харахад Энэтхэг Бангладеш гаралтай улсуудын үзүүлбэр маш гайхалтай үзүүлбэр байгаа мөртлөө одоо энд байгаа аялагчтай одоо их аятайхан сайхан одоо зөв өнцгөөс одоо хандаж чадахгүй. Одоо бидний зураг авч яхад наад зураг бол одоо ийшээгээ мөнгө хийчиж дараа зураг ав гэх зэргээр таагүй хандж исэн учраас одоо тэдгээр улсуудын хувьд аялагчид бас мөн одоо таагүй хандаж одоо тэр үзүүлбэрт мөнгө төлөх одоо сонирхолгүй байдал ажиглагдсан. За бидний харж байгаа энэ хүн бол маш их эрч хүчтэй. Ерөөсөө ингээл харахад л одоо энэ хүнээс тэг гэрэл цацраад маш их бизнесийн эрч хүч, ийм энергийг бол илэрхийлж харагдаж байна. За би ч гэсэн энэ хүнтэй бас дурслын зураг ингээд татууллаа. За одоо бид нэг Ромоос хөдлөөд Италийн одоо хамгийн сайхан үзэсгэлэнтэй байгальтай газар гэж одоо хэлэгддэг. Одоо далайн эргийн одоо чиглэг дулаан уур амьсгалтай олон зүйлээрээ алдартай. Тоскано мужийн одоо Пиза хот руу ингээд аян зандаа гарч байна. Италийн Тоскано олон зүйлээр алдартай. За манай үзэгчид бол сайн мэднэ. Пизагийн цамхаг буюу одоо налуу цамхаг гэж одоо нэрлэгддэг. Тэгээ энэ цамхагыг одоо бид нар бас үзье гэсэн төлөвөтэй ингээд явж байна. За мөн Тосканогийн бас хамгийн алдартай зүйл гэхээр одоо усан үзмийн одоо дарсаар одоо маш их алдартай. Юу нь Итали болон одоо баруун Европоор одоо аялаад явж байхад энэ бүс нутгийн хувьд дарсаар бол маш их алдартай байдаг. За одоо бид ингээд Пиза хотод ингээд ороод ирж байна. За Пиза хот бол үндсэндээ нэг 90 гаруй мянган хүн амтай. Италийн одоо жижиг хот. Гадны аялагч жуулчдын хувьд за энэ хотын одоо оршин суугчдын хувьд одоо хэдэн 10 дахин их жуулчд хүлээж авдаг. Одоо ийм гайхалтай хот байдаг. За одоо бид нар Пиза хотын гол гудамжинд байрлах дарсны мухалгаар аялах чинь. China? No, Mongolia. Mongolia. Chianti and the best all to Italy in Tuscany. Их сайхан хоёр хөгшин байна. Манай одоо өвөг эцгүүд ингээ гэр бүлээрээ бид дарсны хотолтой ирэхлээр ингээ амьдарч байгаа гэж хэлж байна. За тэгээд дээрээс нь бид нар өөрсдөө ихний цаахан хоол зур шиг хийдэг усуд байна. Италичууд ингээ харж байхад биш үү? Бүх зүйлийг өөрөө хийдэг. Гаднаас ирэх авдаг ингэж ерөөс баг ховор. Тэгээд дарснаар их сайхан амттай байна. Итали хүмүүсийг ч ошинтой хүмүүс аа. Илүү олон зүйлээр анзаарч байна. Азууд бас хятадууд ерөнхийдөө маш их аялж байна. Гэхдээ италичуудын хувьд монголчуудыг их сайн мэддэг. Монголчууд энэ сайхан газраас нэг улаан дарс авна. Hello and The best Tuscany. yes. So how much is one bottle? 48 or 49 49 euro. euro. Oh. За энэ дарсыг хэлж байна. Манай дэлгүүрийн хамгийн одоо үнэтэй дарс гэж байна. Гэтэ Италиг сони шүү. Аялаад явж байхад үнэтэй байх тусмаа сайн байдаг. Хямд болохоор муу байдаг гэсэн тийм зүйл байхгүй. Ингээд жижигхэн монголчуудаар яваад 1 евро 2 еврогоор ингээд тийшээ дарс хөдлөж аваад уугаад байхад их сайхан амттай. Усан үзмийнхаа тархнаасаа шууд ингээд хавлаад өгдөг. Их сайхан амттай. За энэ бас нэлээд сайхан боломжтой дарс байна. Бас нэг анзаарсан зүйл юу гэхээр хэдэн оны ургацаасаа хамаарч иж дарсны үнээс тодорхойлогддог. Ерөнхийдөө детальчууд жил болгон ингээд дарсныхаа зойрыг шинжилж идэг. За энэ 1970 оных, за 2008 оных гэдэг чинь ингээд хадгалж идэг. Бас ярьдаг юм байл л да хүмүүс. 1975 онд одоо ургац сайн байсан.
Тийм болохоор тэр хэмжээгээр тэр дарсмаа нэг тийм домогжиж түүнээсээ холбоотой бас үнэн цэнэ өсч идэг гэж. L'abbiamo, posso aspettare tutto, quindi... E tanto tempo se ne va e non ti senti più bambina, si cresce in fretta la tua età e penso ancora prima. E tanto tempo se ne va tra i sogni e le preoccupazioni. За бид ингээд энд ирсэн чинь нэг сайхан Тоскан нутгийн одоо хамгийн сайхан улаан дарс ингээд авъя. For you? I want to buy. You buy? Yes. Prego, prego. Grazie. Grazie a lei. Ciao, grazie. Grazie. Европын тойрон аялал компани. Найз нөхөд гэр бүл албан байгууллага хамт олныг Европын орнуудын гайхамшигт аялалдаа бид урьж байна. Европын аяллыг бид манлайлна. Аялын тойрог нэвтрүүлэг Италид төдийгүй дэлхий дээр хамгийн өвөрмөц содон гайхалтай барилгуудын нэг дээр хүрээд ирлээ. За энэ болохоор одоо Пизагийн цавхаг. Ер нь дэлхий дээр ингэж нурж унахаар тийм далийцсан бас нэлээд хүмүүст бас төгшөр төрүүлсэн мөртлөө урлагийн гайхамшигт бүтээл болж чадсан тийм барилгууд бол цөөхөн байдаг. За тэдний нэг нь болохоор яа харахгүй одоо Пизагийн цавхаг. Бид одоо Италиар аялаад нийтдээ 5 хоногийг өнгөрүүлээд нэг сайхан аялал хийхдээ зайлшгүй очих газрынхаа нэгдэд Пизагийн цавхгийг сонгосон. За энэ барилгын түүхийг би зөвхөн орхосоо үзэгчтэй яриад өгье. Одоо анх энэ барилга болохоор хийгдэхдээ бол ийм дали байгаагүй. За хийгдснийхэн дараа бол тодорхой хэмжээний бас инженерийн газрын хөрсний шинжилгээг бас буруу тооцсны улмаас хазааж далийсэн түүхтэй байдаг. Пизагийн цамхаг нь хэрв далийгаагүй хэрв чигээрээ байсан бол нэг тийм алдартай байх боломжгүй байсан болов гэж одоо би бол бодож байна. Далийгаад одоо өдний улстай далийгаад ингээд олон зуун жилийн туршид оршин тогтноод ирж байгаа учраас бас хүмүүсийн сонирхлыг бол зүүн өсөр татдаг. Италийн Пиза гэдэг энэ хот болохоор тийм нэг том хот биш ээ. Хөдөө орон нутгийн одоо хэмжээний хот гэж хэлж байна. Италид ирж байгаа одоо аялагчдын үндсэн аяллаа одоо гол зорилгоуд ингээ харж байхад ер нь голцоо соёлын аялал гэдэг хийж байна. Ямар аялал хийж байна гэхээр одоо дундад зууны үеийн сэргэн мандалтын үеийн уран зураг, уран барилгын гайхамшиг одоо үзэх гэсэн аяллыг энэ голцоо төлхөө хийдэг. За бид бүгдийн хувьд ч гэсэн бас хүн төрөлхтний гайхамшиг болсон энэ Италийн одоо сэргэн мандалтын үеийн дундад зууны үеийн олон сайхан гайхамшигтай барилгууд ингээд үзээд явж байгаагийн хувьд үнэхээр сэтгэл хөдлөж байна. Энэ Пизагийн цамхгийг ингээд үзэж сонирхохын тулд бас хүмүүсийг ингээд групп болгоод юм байна. За багцаагаар нэг 15 юм уу 20 хүнийг нэг групп болгоод энэ цамхаг дээр 30-40 минутын зайтай гардаг. Тэгэж одоо энэ цамхагнаас нэлээд далийсан учраас хүмүүсийн хувьд бас баг багаар нь ингэж үзүүлдэг. За Пизагийн цамхагт ороод ирсэн үнэхээр дали гэдэг нь үнэхээр мэдэгдэж байна. За одоо энэ заалыг ингээд харахад байна шүү дээ. Ер нь ийшээ ол нэлээд далийсэн хэсэг байна.
За миний гарт одоо нэг ийм 2 еврогийн зоос байна. Тавихад л ерөөсөө шууд дали гэдэг мэдгэж байна. Ундааны саваа ингээд тавихад ерөөсөө дали гэдгийг мэдэх баха. Шууд харагдаж байна. Ер нь иймэрхүү. За тэгээд пиццагийн цамхгийн дали барилга нь одоо энэ үнэхээр энэ цамхгийг л алдаршуулсан түүхтэй. За бид бүгдийг ингээд үзэж явж байхад бол бас энэ дотор пиццагийн цамхгийн одоо хэдэн гараас дали байгааг бас ингээд үзүүлсэн тоо үзүүлэлтүүд нь байж байна. Италийн одоо уран барилгачид одоо инженерүүдийн пиццагийн цамхгаас далигаад норж унахаас бол ямар ч одоо сэргийлж ирсэн түүхтэй байдаг. Нилийн олон жилийн өмнөөс нь пиццагийн цамхгийн энэ далисан байдлыг бол засаж норж унахаас нь хамгаалж нэлээд олон хамгаалтуудыг хийсэн байна. За миний одоо зүүн гартаас харагдж байгаа энэ одоо төмөр баг нь байна. За энэ багныг бол ерөнхийдөө дээшээ пиццагийн цамхгийн одоо адилхан урттай 55 м урт багныг одоо ингэж хоолт шугам болгож хийсэн. За энэ болохоор тодорхой хэмжээгээр одоо пиццагийн цамхгийн одоо далиж байгаа байдлыг бол хянжидаг. Ерөнхийдөө нэг дэлхийн одоо татах хүчний хуулиар гэх юм бол энэ пиццагийн цамхчин бол маш өндөр 55 м өндөр 14453 одоо тонн. Учираас одоо төдий хэмжээний даралтыг бол бас ингээд даахын тулд бас нэлээд одоо инженерийн тооцоо бол шаардах нь тодорхой. За тийм учраас ерөнхийдөө энд бас байгаа техникүүдийг ингээд харж байхад эртээр үеэс ахуулаад одоо орчин үеийн хүртэл одоо маш л олон аргаар энэ пиццагийн цамхыг бүрэн бүтэн байдлыг нь хамгаална гэдэг бол бас нэлээд чухал асуудал гэдгийг бол бид нар ойлгож байна. За өндөрөөшөө 58.55 м-с үндсэндээ 10% далилт юм уу да. Хэдүүлээ ямар ч байсан ингээд пиццагийн цамхгийнхаа дээшээ гарыг шатаар дээшээ өсөж явахад хэвтлээ далисан байдал мэдэгдэж байна. Ерөөсөө аль болохоор энэ баруун тал руугаа түшиж явахгүй бол ер нь ингээд хажуу тийшээ болчиход идэг. Шатаараа өсөөд яг далисан хэсэг рүү ороод ирэхэд байна штэ. Шатны гисгүүр нь штэ. Ер нь энэ тал руугаа зүүн тал руугаа нэлээд илэгдсэн байна. За одоо яг далисан хэсэг рүү ингээд цонхоор харж байна. За одоо бол бид нар үндсэндээ бол 55 м бараг нэг 5-6 м-т нь одоо гарцсан явж байна. За дээшээ явах тусам энэ цамхгийн далийг бас мэдрэх баха. За ер нь шат нь болохоор пиццагийнхаа цамхгийнхаа тойруулаад хийсэн тийм дугуурсан шат учраас пиццагийн цамхгаагаа бүтэн тойрж одоо ороохдоо энэ шатны гисгүүрийнх нь байрлалаар нь харахад яг аль талдаа явж байгаа юм бэ гэдгийг хараад бол мэдэх боломжтой. Okay. Thank you. This? Okay. За пиццагийн цамхгийнхаа нэлээ одоо орой хэсэг рүү гарах гэж байна. За дээшээгээр нөхөд ирэхээр энэ шат нь нэлээ нарийнхан тийм дугуурсан шат болж байна. Энэ гандаг чулуун шатны гисгүүр гэтэл одоо олон зуун жилийн туршид яг усны урсгал шиг л одоо илэгдсэн байна. За үндсэндээ за баг дээдлийн хэсгээр нь баг гараад ирлээ. Цамхаг дээрээс ингээд хотыг харахад их сайхан сэлгэр. Одоо байгалийн одоо гоо үзэмж бүрдсэн. Одоо Италийн нэлээд дээр үеийн одоо хэв шинжийн хад гэсэг сайхан хот байна. За үндсэндээ одоо энэ хотын ард иргэдийг одоо энэ цамхаг гадаа тэжээж байгаа гэж одоо хэлчихэд байна. Буруудахгүй. За пиццагийн цамхаг ингээд үзээд буугаад ирлээ. Үнэхээр гайхамшигтай байрлал юм аа.
Манай нэвтрүүлгийн ивент итгэгч компаниудаа бас танилцуулъя. За манай нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгчээр одоо Европын аяллыг одоо тэргүүлэгч гэсэн ураатай. За Европын тойрон аялал компани ажиллаж байгаа. За мөн манай аяллын нэвтрүүлгийн ивент итгэгчээр за манай үзэгчид мэдэндээ Lux House гэдэг. Lux House компани бол үндсэндээ 5 дахь барилгаа ашиглалтанд оруулж байна. Хэдийгээр одоо 5 барилга гэдэг тооны хувьд бол их тийм цөөн юм шиг сонсогдож байгаа боловч чанараараа үнэхээр одоо хүмүүсийг одоо хуйлруулж байгаа. Одоо энэ Lux House гэдэг компани маань бидэнтэй хамтарч ажиллаж байгаа гэдэг уулзах таатай байна. За мөн манай нэвтрүүлгийн ивент итгэгчээр одоо шингэн үндэсний манлай компани болох Vitapet Group бас бидэнтэй хамтарч ажиллаж байгаа. За бид нартай ерөнхийдөө Vitapet Group манаас нэлээд олон жил хамтарч ажиллаж байна. Аяллаа даатгалыг маань одоо даатгалын салбарт бас тэргүүлэгч компаниудын нэг Монирэ даатгал компани бидэнтэй хамтарч ажиллаж байгаа гэдгийг дуулгахад таатай байна. Наяхан ямар хөөрх юм бэ те. 3 евро гэж шүү дээ. Шаац юмчих имэйд юм аа тий. Che impressione vederlo indossato, se ti vede tua madre lo sai, questa sera... Бид ингээд пиццагаас ингээд хөдөлгөж байна. Энэ одоо ингээд Италиар ингээд 5 хоног аялсан аялал маань үндсэндээ дуусч байна. За тэгээд бид нар пиццагаас хөдөлгөхийн хом Италид байсныхаа дорсол болгож бас баг зэргийн бэлгэсэл хөдөлж авлаа. Ерөөсөө энэ пиццагийн сайхан алдартай самсгараад ажиллаж байна. Одоо ингээд нэг пивний гөрөөс ч юм уу аяг чинь одоо бүгдээр ингээд нэг далилсан нэг тийм ийм загвартай. За одоо энэ нэг жижиг нэг юм шампу юм уу да тий? Ингээд пиццагийн самсгаар төвөрөж байгаа жишээ нэг. За тэгээ монголчуудын хувьд болохоор италичуудтай бас нэлээд олон жилийн одоо харьцаатай байдаг. За ялангуяа одоо социализм коммунизмын үед Итали соёлыг бас багаасаа бид мэдэрч ирсэн. Санремо сонсоод одоо Попо, Toto Cutugno, Albano Romina Power, Riccardo Foggia гэдэг дандаа Итали хөгжмийг сонсч өссөн. Тийм учраас юм одоо Италид ирсэн одоо миний хувьд бол үнэхээр сайхан нэг бага наснда дурлж ирсэн одоо мөрөөж ирсэн энэ газараа ирсэн болохоор үнэхээр одоо сэтгэл сайхан дотно байдаг. Тэгээд энэ хоёр залуу одоо энэ ах хоёртой болсон сайхан танилцаа буу халлаа. Бас Итали дуунуудыг бас хоорондоо хамтдаа дууллаа. За гитар байсан бол за төгөлдөр байсан бол бид нар энэ хотоос явахгүй бас нэлээд удаан тоглоо суулчих янзтай байна. Lasciatemi cantare, sono lasciatemi cantare, sono italiano. Un amore grande, un amore. За тэгээ ямар ч байсан одоо салыг салсангүй. Одоо аргагүй ирэхэд одоо ингээд Италиас явлаа. За тэгээд баяртай. Чао. 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 Тэгээ бид бүгдийн хувьд одоо өнөөдөр ингээд пиццагийн цамхаа ингээд сайхан үзчихээд Итали орноос ингээд хөлөгч байна. За багцаагаар нэг 300 км замыг сайхан туулаад одоо Монакогийн Вантус руу одоо Монте Карлогаар үзэгч та бүхэн аялуулъя гэсэн төлөвлөлттэй байна. Нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.